Төрлөөрөө дөвшин амгалан, илгээрээ инх амгалан, төр улсаараа элбэг дэлбэг сар шиндээ сайхан шинлэж байна уу? 17 дугаар жарны согтууруулах чимээх модон хон жилийн сар шинийн баяр наадам зориулан Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн өргөж байгаа Малчны хотод уралдаан цэнгэнд нэвтрүүлэг маань инхүү эхлэж байна. Тэгэхээр нийслэл Улаанбаатар хотод маань яг одоо 5 цаг өнгөрч байна. Тэгэхээр бид Улаанбаатар хотоос 100 гаруй километрийн зайд орших Төв аймгийн Баян цагаан сумыг яг одоо нэвтрүүлгийнхаа оролцогчны хамтаар хүлгийн жолоо залгах гэж байна. Тэгэхээр манай нэвтрүүлгийн оролцогчтой үзэгч та бүхнийг танилцуулъя. За тэгэхээр арт түмэн та бүхэнд үргэлж инээдхөөр баяр баясгалыг одоо авчирч байдаг X-Studio Production-ы жүжигчид оролцож байгаа. За бүгдэнд нь сар шинийн баярын мэндийг хүргэе. За сайхан шинэлцгээж байна уу? За бүгдээрэнд нь үзэгч түмэндээ бүгдээрэнд нь сар шинийн баярын мэндийг хүргье. Тэгээд мөн та бүхэнд ч гэсэн сайхан шинэлж байна. Тэгээд арт түмэн та бүхэн ч гэсэн одоо морин жил маань бас их үр өгөөжтэй сайхан жил байлаа. Монгол орны маань хувьч гэсэн. За дээрээс нь X-Studio Production-ы хувьч гэсэн их тийм уран бүтээлийн ол зомогтой жил байлаа. Тэгээд ирж буй хонин жил маань бас ийм байх болтугай гэж өгсөн ирээё. Тэгэхээр нэвтрүүлгийн бэлтгэлийг бас хэрэг базаа өглөө эрт босоход хэр хүндрэлтэй бай? Тэгээд бараг нойр өрсөнгүү тэгээ унтаж чадсангүй шүү дээ. Унтаагүй. Тэгээ бид нар яагаад хамгийн гол нь ийм эрт цугласан бэ? Ийм эрт нэвтрүүлгээ эхлүүлж байгаа вэ гэхээр мэдээж малчин айлын амьдрал бол маш эрт эхэлдэг тийм ээ. Малчин айлын амьдрал эхлэхээс өмнө бид нар хамгийн гол нь очих ёстой. Очоод манай нэвтрүүлгийн оролцогчдыг маш сонирхолтой даалгаврууд хүлээж байгаа. За ингээд хамтдаа аян замдаа гарцгаая. За ингээд явцгаая. За явцгаая. Эрс дэрс уур амьсгалтай Монгол эх оронд минь хэдийнэ өвлийн адаг сарууларч хаврын урин дулаан цаг айлчлан эргэж өгчээ. Ажил амьдрал өрнсөөр хүмүүний амьдрал үргэлжилсээр энэхүү сар шинийн баярт зориулан Эх орон Монголын үндэсний телевизээс бэлтгэн хүргэж байгаа Малчны хотод нэвтрүүлэгч үзэгч танд малчин айлын эгэл амьдрал болоод өдөр өдрийн нарыг өөрсдийн хөдөлмөрийн үр шимээр хүртэж яваа малчин арт түмнийхээ нэг өдрийн ажил байдалтай танилцуулж байгаа илээ. Ингээд бид нийслэл хотоос гарч аян замын дөрөө залсаар зорьсон газраа инхүү ирлээ. За ингээд бид Улаанбаатар хотоос өглөө 5 цаг өнгөрч байхад 6 цаг болж байхад бас хөдөлсөн байгаа. Ингээд хотоос 100 гаруй километр яваад зорьсон газраа ингээд ирлээ. Төв аймгийн Баян хангай сумд бид яг одоо оролцогчдийнхоо хамтаар ирсэн байна. Тэгэхээр Төв аймгийн Баян хангай сумын бид мянгат малчин гиндэн жавгаанд хүрэлцэн ирсэн байгаа. За ингээд хамтдаа орцгоё. За ийшээ яваад орчих. Нар хур тэгшэрсэн сайхан өдөр байна өнөөдөр. За сайн байцгаана уу? Сайхан шинэлцгээж байна уу? Сайн байцгаана уу? сайн байна уу? За. Энэхүү Эх орон Монголын үндэсний телевизийн уран бүтээлчид бид өглөө эрт 5 цаг 30 минутаас телевизийнхэн байрнаас Улаанбаатар хотоос хөдөлсөн байгаа. Тэгэхээр бид яг одоо ирэх ёстой газар болох Төв аймгийн Баян хангай сумын мянгат малчин гиндэн жав ахындаа хүрэлцэн ирлээ. Тэглэв яг тэгэхээр бас манай нэвтрүүлэгт X-Studio Production-ы жүжигчид оролцож байгаа. За тэгэхээр гиндэн жав ах маань өөрийнхөө гэргийн хамтаар манай нэвтрүүлгийн шүүгчээр ажиллах байгаа тийм ээ. Олон сонирхолтой даалгавруудыг бас бэлдсэн байхаа гэж бодож байна. Малчны хотод уралдаан цэнгэнд нэвтрүүлгийн оролцогчид, шүүгчид болон уран бүтээлчдийн зүгээс бэлтгэж байгаа даалгавруудыг хийж гүйцэтгэх болно. Даалгавруудын хувьд Монгол ахыг агуулсан малчин түмний өдөр тутамдаа хийдэг ажлуудаас хийж хоорондоо өрсөлдөх юм. X-Studio Production-ы жүжигчид эдгээр даалгавруудыг хэрхэн амжилттай хийж гүйцэтгэхийг үзэгч та удахгүй харах болно. Ингээд нэвтрүүлгийн оролцогчдоо бүгдэнд нь амжилт хүсье.
нэвтрүүлгийн оролцогч Батгуйг овогтой Бэлэг Дэмбэрэл 28 настай, бар жилтэй, Үхрийн орд Өмнөговь аймгийн Далан задад суманд төрсэн Монгол эх орныхоо нэрийг гарган яваад бахархдаг, хайраар зөөлөрдөг хорвоо шүдэ хэмээн хэлэх дуртай. Сүхбаатар овогтой Бат Зориг 25 настай, могой жилтэй, Ихрийн орд Улаанбаатар хотод төрсэн мэрэгжлийнхээ сайхнаар бахархдаг, сэтгэлдээ мөрөөдөл тэйдэх хүн түүх бүтээдэг хэмээн хэлэх дуртай. Цогтовчор овогтой Инх Тулга 24 настай, хон жилтэй, охины орд Улаанбаатар хотод төрсэн аав ээжээрээ бахархдаг, эзэн хичээвэл заяа хичээн хэмээн хэлэх дуртай. Амар баяраа овогтой Ган Зориг 26 настай, могой жилтэй, Жинлүүрийн орд Улаанбаатар хотод төрсэн гэр бүл өр хүүхдээрээ бахархдаг, санаа сайн бол заяа зөв хэмээн хэлэх дуртай. Нэвтрүүлгийн маань даалгавар эхлэх гэж байна. За эхний даалгавар эхлэхээс өмнө за хинийн төрүүлж даалгавраа биелүүлж гүйцэтгэх вэ гэсэн одоо шодлтыг хийх байгаа. За шодлтыг бол шагаагаар бид нэр хийн. За хамгийн түрүүнд одоо энэ дөрвөн шагаа тавьсан байна. Эндээс нэг шагааг нь хаяад хамгийн түрүүнд морь буулгасан нэгдүгээрт, за тэмээ буулгасан нь хоёрт, гуравдугаарт хонь буулгасан нь гуравт, за ямаа буулгасан нь дөрөвт даалгаврыг гүйцэтгэх байгаа. За ингээ эхнээсээ бүгдээрээ шагаагаа хаяад ээл зараалаа үзчихье. За эндээс хаяад. За энэ дээр хаяад Морь юм аа. За морь. За нэгдүгээрт. За хоёрт. Тиймэр тооны танаас төсөх юм аа. За тэмээ. Тэмээ биш тий. За тэмээ. За хоёрт бол яг дараалалаараа явж гин тий ер нь бол. За хонь 3. Тэгэл ойлгомж. За ингээ ямаа. За тэгэхээр яг энэ дараалалаар явах нь шүү дээ тийм ээ. За тэгэхээр үзэгчтэй хамгийн ихний даалгавар ямар даалгавар вэ гэдгийг гэрээ эзэгтэй оюун гэрэлтгчээс асууя. Эрийн нэрээр орж эзэгтэй нэрээр гардаг гэж ардын зүүрчсэн үг байдаг. Тэгээ өнөөдөр манай сайхан дөрвөн залуу маань үнээ сах уралдааныг бас уралдуул зүгээр ахаа гэсэн хичээхэн бодол байна. Тэгээд одоо өнөөдрийнхаа тэмцээнийг өхөр сахаар эхлэе. Тэгэлгүй. За ингээд тэгэхээр үнээ саана гэж штэ тийм ээ. Мэдээж үнээ саах бол эмэгтэй хүний л гэрээ эзэгтэй хийдэг ажил штэ тийм ээ. Тэгэхээр бас энэхүү нэвтрүүлгээр эрэгтэй хүмүүс залуучууд за хэрхэн үнээ сааж ийн. За эмэгтэй хүний ажлыг ер нь хэрэг сайн хийж ийнэ гэдгийг өнөөдөр нэвтрүүлгээс үзэгч та бүхэн бас харах боломжтой. Тэр дундаа одоо бидний тайзан дээрээс үздэг жүжигчид маань хэрхэн энэхүү ажлыг хийх вэ гэдгийг бас харах нэ. За тэгэхээр жүжигчин Зоргогийн хувьд бас урд нь үнээ сааж ахаас харж ирсэн хөдөө өссөн нь ер нь хаана өссөн хүүхэд вэ? За би бол одоо энэ бид нар чинь Төв аймгийн Баянгаа сумын нутагт ирсэн байгаа шүү дээ тий. Эндээс нэг 50 км яваад миний өч төрсөн нутаг бай тий. Төв аймгийн Угтаал цайтам суманд би бол өсөж төрсөө. Тэр нутгийн хүүхдээ. Гэхдээ яг үнийг хэлэхэд бол би үнээ саагаад тугал эвлэгжсэн. Тугал эвлэгжсэн үү гэхээс биш. Үнээ бол сааж үзээгүй. Гэхдээ яг үндэ бол би яг та нараас давуу юм нь бол манайхаа хонь сааж үзчихээсаа. Би бог малтай ажиллажээсаа. Ямар ч гэсэн бага хэмжээний туршлага байгаа юм биш үү? Тий. Хонь сааж үзчихсэн. Үнээ бол үзээгүй. За хоёр дахь даалгаврыг гүйцэтгэж штэ тийм. Чиний хувьдаас урд нь үнээ сааж ивэ? Сааж яхыг харсан, эвлэгжсэн. Тэгээд ямаа бол саажсэн. Хонь ямаа. Өөр хайртын хамтаал юм байна. Өөр бол үнээ сааж ахгүй. Хотын хөөхтөө, хөдөөний хөөхтөө. Хотыг штэ, цэвэр хотын хөөхтөө. Ерөөсөө л хотод төрөөл хоттоо л байгаа. Одоо ингээс цэвэр байгаа. За. тэгэхээр манай энэлийн жигүүрийн хан бол эхнээсээ авахуулаад юм уу Дээрээ сааж манай хоёрын үнээ сааж яваа. За үнээ сааж явсангүй. Тий. Ямар ч одоо олох ойлгоодэй л гэж бодож шүү дээ. Чадна гэхдээ хэр ихтэй байна. Итгэлтэй байна. Чадна шүү дээ Монгол хөнөмч тий. Амжилт хүсье найзаа. Ер нь энэ дандаа саадаг хүмүүсийг бол бас сааж өрдөг бол. Өөрийн тань. Би зүгээр нэг жоохон бахта нэг сааж ахыг нь бол харж байсан. Тэгээд саах гад зүгээр ингээд хурж үзчихсэн. Тэгээд яг өндөө үзээгүй. Ингээд сааж бол үзээгүй. За тэгвэл одоо ямар ч сан бүгдээрээ даалгавраа биелүүлэхийг үзэгчд байна. Одоо тун удахгүй хараарай. За хамгийн ихэнд бол жүжигчин Зоргоо даалгаврыг биелүүлэх байгаа. За ингээ бүгдэнд нь амжилт хүсье. За амжилт хүсье. За одоо явилцсан байна. За би ингээ цаг хараад
За урах. За явлаа гингүүд явна шүү. Найд хавуулах нөгөө. За. Ажил бэлэг болсон бол би цаг явуулна. Билгүү. За яасан. Аваа саагаад. За мэдээж одоо яг энэ саасан сүүл 3 минутын хугацаанд хичнээн грамтай хичнээн хэмжээний сүүл саасан байна. Бас тэрнгээрээ бас ялагч. Энэ даалгаврын ялагч нь тодорхой байгаа. Шар гэж хэлсэн одоо цолж. Оо гэж асуусан шүү дээ. За суул жоохон буруу байна. Жоохон хөлөө өргөжлүүлээд, саналаа өргөжлүүлээд хөлөө жоохон саналаа ингэж хуянгаа босоо маягаар тэгээ хөлөө жоохон хоошин маягтай ингэ суух юм бол бас нөгөө өөрийнх нь бас бие дэвтэйхэн гарных нь хүч чадлнаас тэнд хоригдлогдож очно гэж би боддгийн. За. Одооний хүмүүс ингэ За хугацаа дууссан. За басаа хугацаа шүү. За хэдийгээр сүүл сааснаас үзэгчтэй харуулаарай тийшээ зогсож аваад. За өөр очиж харуулж. Энэ 2 цай шанчнаа нэгээр. Ааха. Инээс илүү гал. За дүүрээ явслаа шүү. Яг цэлэлгээд нэг 250 г бол яг муу юм байна уу? Энэ аяг чинь 250 г шүү. Өшөө хоёулаа байгаа гэсэн. Сэгсэргүй тэгвэл. За тэгэхээр үзэгчтэй манай дараагийн оролцогч бол X2 Production-ы жүжигчин Инх толгог байгаа. За уртны ажил хойд нөхнөөс нь. Биш гараа. Ожоо юм саваа. Арын нөхнөөс нь. Баяа. Гарн чилж гин үү? Яаж вэ? Гайгүй шүү. Гайгүй байна уу? Тийм ардгүй олцоод энэ тий. За. Яг ингүүд ингэж гарна ингүүд баасан. Гоо. Хөөе нууц наа. За 2 минут 30 секунд дутуу байна. Энэ нь өмнөх оролцогч зөргөг давж байгаа болоо яаж байгаа бол гайгүй байна уу? За болсон. За болсон шүү. За дэжгүй юу? Дэжгүй. Сайн. Болохоор нэ. Боломжийн юм байна. Тий. За арга техник гэж байдаг юм байна зөргөөгөө. Тий. Дараагийн 2 оролцогчтой юу гэж хэлмээр вэ? Амжилтсий да. Наа гүцгүй л хэрэгтэй яах. Ой чараа. Өчн гараан барахгүй илүү шүү. За. За дараагийн оролцогч маань X2 Production-ы жүжигчин ивэл байгаа. За тэгэхээр бас одоо үнээс хааж чинь уртнаас үнээс хааж байгаагүй гэсэн тийм ээ. За мэдээж одоо хэр их сандарч ийн гайгүй юу? Тэр саана гэж бодчих. Ямар ч байсан эхний хоёрын жүжигчнийхээ эвдчих болоо гэж бодож байна рекорд тий. Саяас мэдээ туршлага судлаа. Судлаа. Гол нь хурд юм шиг байна. Хараад хат тий. Хурднаас хаднаас зөв суух хэрэгтэй юм шиг л шүү дээ. Сүү тий. Зөв суух хэрэгтэй. Тэгээд гол нь хурд юм шиг санагдлаа шүү тий. Техник. Тэгээ ер нь бол тэгэл амьдрал бол мэдрэмж юм л та тий. За амжилт хүсье. Мэдрэмжээрээ саахан тий одоо. За эхэлсэн үү? За эхэлсэн цаг 10 секунд явсан байна. За ингээ харахаар хэр эвлэгхэн байна. Давгүй. Зүгээр. За өмнөх 2 оролцогчтойгоо харьцуулбал Маш төргөө гар хуруу нь одоо маш хурдан хөдлөөд сайхан залуу хүн шиг сааж эхэлж байна. За хугацаа дууссан. За хугацаа дууссан. Уг нь нэлхүүнээ сайн л гарна да. Сайн гарсан уу? За одоо грамлаж үзээд. Сайн байна. За ер нь бол бас санийхаас арай ч илүү байна. За 500-аар яцгаа. Хараа. За ер нь бол дундчаар тий 380 г. Болцсон шүү гэж.
380 г сүү саасан байж тийм юм тийм ээ. Хорт юм. За сэтгэл ямар байна? Өндөр нөө сайхан байна тий. Одоо ганцаа ямар ч байсан нэг гүйцэхгүй болов гэж бодож байна. Ганцаагийн хордын юм идэх. Тий. Тэ учраас энэ дээр баг би төрүүлсэн баха. Малчны хотод уралдаанд ингээд нэвтрүүлэх юм маань хамгийн ихний даалгаврын хамгийн сүүлийн оролцогч болохыг Стуц продакшны жүжигчин Ганц зураг маань даалгавраа хийж гүйцэтгэхэд яг бэлэн болоод байна. Тэгээд өмнө нь 3 оролцогч маань даалгавраа хийгээд гүйцэтгэсэн байгаа. Өөрийн чинь хувьд ер нь ямар хөө хийнэ гэж бодож байна? Яг ингээд тулсан ч амар сандард юм байна. Сандраал юм тэгээд гарахуулуу гэж бодоол шүү дээ. Гараасай л гэж чинь доо. За тэгээд амжилт хүсье хамгийн сүүлийн тийм ээ ачаа хүнд гэдэг ч гэсэн стегаас төрүүлээрэ. За баярлалаа. За минутаа харъя. За цаг явсан. Оо дэжгүй бахаа юм. Энэ очоод мэдэх гол юм байна. Бас юм шиг байна. Хамгийн нэг амжилт маань 380 грамм. Чуу одоо ингээд чуу гарч байгаа нэг юм байна. Яса хатуу яах вэ? Яг энэ бас цаавал цавчсан яг хатуу яах вэ? Гэл сах юм байна. Тэ бас 45 хүнд ажиллаад юм байна. Би бас ер нь бол бас нэг хүний ив л байд юм байна л да. Эхний нэг 2 минут цаа 30 секундэд бол үнэхээр ивлэхгүй байсан. За болсон. За 3 минут. За манай ингэрлэгч. За нэг 100 г. Тийм бахуу. Гарсан биш юм байна да. Аха. Тийм 180 мл байгаа тийм. Аха. 250 бодож байгаа юм чи. Аха. За хэдий ч нэ бас хамгийн бага 180 г үнэ саасан ч гэсэн мэдээж хэрэг энэ бол туршлага бол Монгол хүн болгон Монгол сайхан ёс заншлаа дээдэлдэг энэхүү сайхан мал аж ахуйтайгаа танилцах үднэс бид энэхүү нэвтрүүлгээ бас биелүүлж байгаа учраас та бүхэн маань танд манай нэвтрүүлгээр хүргэж байгаа энэхүү даалгавар болгон маань та бүхэн маань эргээд сургамж болоод мэдлэг болох болтугай гэж бодож штэ. Оо тэглээ бас гар аягууч хэлсэн байна. Тэгээд би бас боддог л байсан л та ер нь чадчих واخ айг байх гэж боддог байсан чинь бас яг нэг дийлэнгээс нь ерөөсөө сүү гарсангүй. Ер нь бол нэг дийлэнтэй ингээл толоод ажиллажлаа шүү дээ. За тэгээд дараагийнхаа тэмцээнд нь амжилт хүсье. За баярлалаа. За тэгэхээр Малчны хотхон нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За тэгэхээр хамгийн ихний даалгавраа нэвтрүүлгийн оролцогчдоор бас гүйцэтгэлүүлсэн байгаа. За тэгэхээр даалгавар болгон дээр ялагч тодруулна шүү дээ, тийм ээ. За энэ даалгаврын оног үзэгчтэй өнөд одоо танилцуулъя. За тэгээ. За өнөөдрийн тэмцээнд маань эхний уралдаанд маань ивэл маань 380 г сүү сааж 5 оноо. За баяр хүргэе. 5 оноо төрүүлсэн байна шүү дээ, тийм ээ. За. За инх тулга маань 280 г сааж 4 оноо. За зоргоо маань 250 г сааж 3 оноо. За ганц зэрэг маань 180 г сааж 2 оноо. Ямар амар саас юм бэ? Ер нь гих мэтчлэн манай оролцогчд маань даалгавраа хамгийн ихний даалгаврыг маш амжилттай биелүүллээ. Тэгээд зарим нэг оролцогчд маань ер нь өмнө нь энэхүү үнээс сааж исэн гэсэн бол зарим нэг нь хэдий анх удаага саасан ч гэсэн бас эвлэхээ амжилттай саасан шүү дээ, тийм ээ. Дэжгүй саачлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр бас дараагийнхын тэмцээндээ хэдий чадахгүй байгаа ч гэсэн бас өөрсдийгөө дайчлаад хур төвчээ ахвал цамбаагаа гаргаад маш амжилттай даалгавруудаа хийж гүйцэтгэрэй гэж хэлмээрээ та За ингээд эхний даалгаврын ялагчаар ивэл тодорсон байгаа. Баяр хүргэе бүгд. За баяр хүргэе. За ингээ хоёр дахь даалгаврыг оролцогчид маань гүйцэтгэх гэж байна. За хоёр дахь даалгавраас ямар даалгавар байгаа вэ? За мор имэйлж хазаарлаж хөдөрлөн ийм даалгавар. Мор имэйлж хазаарлаж хөдөрлөн. Гурван үйлдэл хийх нь байна, тийм ээ? За ерөнхийдөө дүрм нь ямар дүрмтэй вэ? Хугацаанд хийх үү эсвэл яаж дүгнэх вэ? Дүрм нь? За яг зөв буруу хийж байгааг нь л дүгнээл. Тэгэл явж байна. Тий. Хугацаа олохгүй юм байна. Хугацаагаар бол яшгүй. За тэгэхээр бас урд нь бас морь имэрлэж хазаарлаж хөдөрлөж байв. Бас ихний даалгавар явах гүйцэтгэж штэ тийм ээ. Морь буулгаснараа хамгийн ихэнд л яваад байна. Гэтэ аль аль нь үдчихсэн. Би ерөнхийдөө бол чадах бах тийм ээ. Энэ бол Монгол эр хүн болгоны л хийж чадах ёстой зүйл бас гэж бодож байна л да. Гайг бахаа. За ингээд хамгийн ихний оролцогч зоргоо. За ингээд амжилт хүсье. За баярлалаа. За. За. Ой.
Энийг хазаар. За ингээ харахад хэр зөв гүйцэтгэж ах шиг байна. Ер нь зөв л явж байна. За манай оролцогч хэр сайн даалгавраа гүйцэтгэв, хэр гүйцэтгэл сайтай хийв. Ер нь гайгүй сайн хийж байна юм болж байна. За да хоёр дахь оролцогч маань их тулга байгаа. За их тулга өмнө нь бас морь хазаарлаж, имэйлж, хөдөрлөж байв. Энэ тал дээр жоох марах юм байна. Ер нь бол харж ийснаас ш ер нь бол тэгэж хазаарлаад имэйлэдсэн л түүх бол байхгүй. Чадах болоо. Юу гэж байна? Ер нь бол их өөртөө ихтэй. Сайн харлаа. Боломжийн юм шиг л байна. Гэтэ яг орлол үзье. Тэрнээс ш нэг амар чаднаа аваад гэсэн юм бол. Монгол ирэх хүн байна чадах байл хөдөө тийм. Тий. Үзэл ал тий. Морь бол унжсэн биз дээ. Морь бол унжсэн. За яг уу. За. За энэ. За. За. Ай. Атнасай. Табиг гэж. Одоо буцаад аваад байна. Хазаарч. Манай нэвтрүүлгийн оролцогч инх тулгын хувьд морь имэйлийг хазаарлах даалгавраа хийж байхдаа гар нь эвэлсэнгүй юу яав. Хазаарлаж байсан морио алдаж хээр хоногоо. Гурав дахь оролцогч X's Production жүжигчийн ивэл байгаа. За өмнө нас морь имэйлж, чөдөрлөж хазаарлаж байв. За ер нь хөдөө гэрмэртэй хаад очихдоо ер нь хазаарлж л байсан. Тэгээд нэх хөдөө гадаа яваад байдаг болохоор бас хазаарлаагүй, чөдөрлөөгөө, имэйлээг их удсан байна шүү. Тэ. Хөдөө өсч төрсөн үү? Тэ би ч өмнө байх штэ. Тэ хөдөө тэ хамралт толгоноороос хөдөө гэртээ очино бас нэг 7 хонцоод энэ ирдэг л байлаа. Тэгээ одоо жоохон төсөөрсөн байж магадгүй. Гэхдээ яг санах бах тийм ээ. Тэ санах байлгүй тэ бас Монгол хүн байна тэ. За амжилт хүсье. За баярлалаа. За үзтар шүү дээ. Хатуунаас хасраадтахаарэ нарийн хөзөсөн манган аймаг цацлуудаа надсгээ даадаг морь хөө чу ууга тулаад мортонд уяа сойдон ордон утан сүргийн манда уурах хурдан хүлээг
За хэр даалгавраа амжилттай гүйцэтгэв гэж бодож байна? Сайхан гүйцэтгэлээ. Шиг боллоо тий. Буруу юм уу тэр? Мэдгүй. За тэрийг шүүгчлэх бах та. Төгсгөлд нь дөнгөө танилцуулах та. За энэ чөдрөлж үзээгөө их удсан байна. Марцсан байна. Марцсан байна тий. Ямар ч сан амжилттай дуусгалаа морио алдчихгүй хошиг тийм. Нийгмийн чанар нэг өөрчлөгдөхгүй л үү тий. За ингээд хамгийн сүүлийн оролцогч за Ган Зориг байгаа шүү дээ тийм ээ. X2 production-ы жүжигчин Ган Зориг. За өмнө нь бас эдгээр ажлуудыг хийж ивэ. Гүү хийж байгаагүй. Тэгээд саяас бодол уучлаа. Ер нь өмнөх Орсон 3 оролцогчоо харсан. Тэгээ Монгол хүн байна нэг рефлексээрээ болчихволгүй л гэж бодож штт. Рефлексээрээ болчихволгүй л гэж бодож штт. Тэгээ хамгийн гол нь тайван л явах хэрэгтэй юм байна. Энэ бол үнээ сайхан шал өөр юм байна гэж. Хурднаас бол шал өөр юм байна гэж хэлээ. Хур энэ дээр бол хугацаа арга юм чи хурд шаардагдахгүй тийм ээ. Хамгийн гол нь тайван за эвлэгхэн зөв хийх нь шүү дээ. За морио алдчихва. Харин тийм ээ. За амжилт хүсье. За баярлалаа. За таагуурын хувьд бас даалгавраа гүйцэтгэсэн байгаа шүү дээ тийм ээ. Зоригоос хамгийн түрүүнд гүйцэтгэсэн байгаа Ган Зориг хэр сайн гүйцэтгэж байгаа юм шүү ингээ харахаар. Гэхдээ яг вэ ихтэй нэг болохгүй ч юм биш. Гэхдээ сая бас орлого бас ураал ганц нэг юм харагчлаа. Би шүүгч туслахаар яхаа хэлж мэдэхгүй. Хэлэхэд одоо бас жоохон эртчих гээд байна. Их тулгыг одоо хээр хансангүй манай Ган Зоригтэй. Их тайван хүн штэ ер нь манай Ган Зориг чинь тий. Их тулгын хувьд бол яах вэ тийм анх удаага хийж байгаа юм чинь бас тэр чин зөвтгөл байгаа штэ юм болгоны хүн чадах хамгийн анхны удаа тийм ээ. Хурчин айцыг нь хатсаарлаа дурчин хүдэнэснээр хурадан хүрэн хүлэгээ дуус хатрыг хаагагүй. За мари мэлж өдөрлөх ямар байв хэцүү байв уу дэжгүй юу өөрөөр нь хэрс гүйцэтгэл сайтай хийсэн гэж бодож байна. Ер нь гэхдээ ямар ч юмд бол ер нь амархан юм гэж байхгүй шүү дээ. Тэгээд чад хятгаараа л нөгөө өмнөх 3 оролцогчоос харж байгаа л чад хятгаараа л хийлээ. Тэгээ бас нэг түрүү хэлжсэн Монгол хүн юм байна. Зүүн совингороо болох байлгүй гээд. Тэгээ бас нэг тий ямар ч байсан л дуусглаа. Хүмүүс ч бас нэг тэгдэж шүү дээ нөгөө ер нь би бас тэгж бодсон юм алчин гэдэг бол бас нөгөө малтайгаа их ойрхон байдаг тий. Тийм болохоор бас нэг эзнээ таньдаг юм байдаг боллоо. Тэгэхдээ бас харсангуу айгуугаа тийм номхон морь байна. Зоригоо 3 оноо. Ийм наадам үзтээ. За алдааг нь бас давхар хэлээ яваа штэ тий. За алдаан дээр юу яасан? Чөдрөө гүхийн нэгэ цааш нь харуулж идэрсэн жилээ. За. Тэгээд дохом нь жоо урагшны яга далилгаад ур дохомо. Яз 4 олуусын зүг зангидаа үйцсэн байсан хэрэг. За, хоёр дахь оролцогч инх тулга нойлсон байгаа шүү дээ. Нойл мөрөө алц хэр хансоо. За, гурав дахь оролцогч ивэл чөдөр 3, сагалдар 3. Тэгээд 2 оноо өгсөн. Чөдрийн нөгөө хойшлтсан ш тий. Хойшлтоо чөдөрлцсөн тий. Гэхдээ эвнийг гүү мүү саахтай эвнийг гүү мүү бас хойшлт чөдөрлөдөг л дөө. Бүр хойшлтоо татчтай байхгүй тий. Тий, тэгж чөдөрлж бас бол энийг ад бас хатгаж матгачаа тэгж болдог лээ. Тэгээ шүдэр мөр хойд буруу хилэнд нийцсэн. Тий, ийм байгаа. За хамгийн сүүлийн оролцогч Ган Зориг. Ган Зориг 4 оноо авсан. Гүхийн цааш буруу харуулж чөдөрсөн. Бусдын алдаатай юм байна шүү дээ. Бус нь бол зөв. Тий. За Ган Зоригийн хувьд бас 4 оноо аваад энд даалгаврын ялагч боллоо. За баяр хүргэе бүгдээрээ. Хамгийн анх удаагаас даалгаврыг гүйцэтгэсэн гэхэд маш амжилттай байна тийм ээ.
Эх орон Монголын үндэсний телевизээс сар шинийн баярт зориулан хүргэж байгаа малчны хотод нэвтрүүлэг маань яг энэ цаг мөчид үзэгч та бүхэндээ үргэлжлэн хүрсээр байна. Ингээд манай 3 дахь тэмцээн эхлэхэд бэлэн болсон байна. Энэхүү тэмцээн бол Монгол түмнийхээ дунд хэдийнэ танил болсон ардын сайхан дуунуудыг X2 production-ийн жүжигчдэр бид дуулуулах хэрэгтэй байгаа. Тэгэхээр ер нь суглаа ясаар дуулуулна тийм ээ. Суглаа цуглуулна. За эдгээр 4 дууны Монгол ардын дууг бичсэн байгаа. За энэ дуунууд бол ерөнхийдөө Монгол түмний бүгднгийнх нь мэддэг. Одоо цээжиндээ байдаг дуунууд байгаа. Одоо бүгдээрээ мэдэх байхаа гэж бодож байна. Тэр дундаас хошин урлагийнхан ерөнхийдөө дуулдаг, бүжгэлдэг, жүжиглдэг гэд бүхий л төрлийн авьяастай байдаг гэж бодоод бид нэр энэхүү даалгаврыг оруулж байгаа. За тэгэхээр суглаагаа мэдээж баяр наадам тохиож байгаа учраас дуутай, хууртай байх хэрэгтэй. Тэгэхээр бид ийм учраас энэхүү даалгаврыг нэвтрүүлэгт оролцож байгаа оролцогчдоороо хийлгэхээр болсон байгаа. За ингээд манай 4 оролцогч маань миний гарт байгаа энэхүү суглаа очиж 4 суглаанаас ямар дуу дуулах вэ гэдгээ сонгочих уу. За ингээд автуу. За. За эндээс хэлээ явчих. За ямар дуу сонгосон бэ? За мандах нар гэдэг дуу байна. За Монгол ардын дуу мандах нарыг. За сугалсан байна. За. Монгол ардын дуу хулсан дэшвэр гэж. За эндээс. Монгол ардын дуу юндангөөгөө гэж. За ивэл юу? Монгол ардын дуу сагаан сар. За манай нэвтрүүлгийн оролцогчдын зүгээр дууныхаа нэрийг зарлж байгаа нь хүртэл арай өөр байгаа гэдэг үзэгч та харж байгаа хаа. Урлагийн хөнгөсөндөө тийм ээ. За тэгэхээр яг цуглаа ёсоор за морь буулгасан, тэмээ буулгасан, хонь ямаа буулгасан гэдэг яг 4 дарааллаараа яг дарааллаад энэхүү дуунуудаа одоо үзэгч түмэндээ хүрэх байгаа. За энэ дээр бас мэдээж үзэгч түмэн шүүх байх гэж бодож байна. Тэр сайн дуусан, муу дуусан гэдэг нь шууд харагдах байх гэж бодож байна. За бүгдэнд нь амжилт хүсье. За. За баярлаа. За ингэ зориулсан. Хулсан надад шуурн байгаасай Хорундан өлгөд явах юмсан хөл цаазгийч боллоосой доо хүмнээ хүү Хочин ноттэгэ ямандан очих юмсан да яйда байс яргаад шуурн байгаасай янзидод барих юмсан яхад цаазгүйч боллоосой доо хүмнээ хүү яргатихан голдон очих юмсан да яйда хүү. За баярлалаа. За ер нь зоригогийн хувьд энэхүү дууг ер нь урд нь мэддэг ямар нэг юм дээр дуулж ирсэн үү? За энэ дууг өстө дуулж байгаа. Гэхдээ би миний хувьд манайх нэг оюутан байхдаа угаасна ардын дуу, домог дуу гэж хичээл ордог байхгүй. Тэрэн дээр дууныхаа домгийг яриад тэгээд ардаас нь дуугаа дуулдаг тийм хичээлээд. Тэрэн дээр миний хувьд болохоор хөөрхөн хайлаа Монгол ардын мэсрэг хүртэн хөөрхөн хайлаа гэдэг дуу дуулж ирсэн. Тэр үед манай ангийн хичээнгүүд болсон баг тий. Хичээнгүүгээд хөөхөд уулзсан. Тэр үед нь клипэнд тоглож гэж байлаа. Тэр бас түүхтэй дуу шүү дээ. Түүхтэй дуу. Тэгээ манай ганцоогийн хувьд бас их юм их сайхан бэлэг дэмбэрэлтэй тийм дуу баха. Манай ганцоо цааш нь ярина баха. За. За энэ дуу болохоор яг ардын дуу гэж явуулдаг. Тэгээд би бас нэг юм сонсч байсан л та. Бас нэг удамд ямар нэг монголчуудын удам сударт бас өөрсдийн гэсэн дуу бас ингэ шингэсэн байт юм байна. Тэгээ энэ дуу болохоор ер нь манай удмын дуу гэж ярьдаг. Тэгээд бас манай нэг имэгинд одоо ингээд нэг хадганд болттой 32 бадаг их бичмлээрээ 32 бадаг дуу байхгүй. 32 бадаг хулсан ташуур гэдэг дуу. 32 бадаг ингээд хадгалаатай байдгаа гэд би бас аав ээж мэж сонсч ирсэн. За дараагийн 2 дахь оролцогч маань. За. Ямар дуу суулсан байгаа вэ? Юндангөөгөө Монгол ардын дуу юндангөөгөө. Дамнагара алхатая хүү даалмөрөө давсан гизэг тэе хүү даалаванги юндангөөгөө
Данчиг зэвэрхнэ төржээ хөөж. За үзэгчдээ манай дараагийн оролцогч бол Ивэл байгаа. Тэгээд Ивэлийн хувьд ямар уран бүтээл сонголоо? Монгол ардын доо цагаан сар гэсэн дуу сонсон доо. За тэгвэл энэхүү уран бүтээлийг хэрхэн дуулж үзэгч олондоо хүрэхийг хамтдаа сонсцгоё. Их сайхан 17 дугаар жарны согтууруулагч юмэх модон хонин жилийн сар шинийн мэндийг үзэгч та бүхэндээ өргөн дэвшүүлье. Та бүхэн сар шиндээ сайхан шинэлцгээж гэнэ үү. Энэ сайхан дуу нэг бадаг дуулъя да. Цагаан сарын шиний нэгнэ болоод ирвэлдээ хөө цагаан эсгийг гаднаа дэлгээд тэнгэр бурхандаа мөргөлөө хөө. За баярлалаа. За хамгийн сүүлийн оролцогч буюу Ямаа болгосон X Production-ы жүжигчин Ган Зориг хамгийн сүүлийнхаа дууг дуулсан тийм ээ. За Монгол ардын дуу Мандах нар дууг суулсан байна. За яг юм дээр би бол шагаа шидээгүй штэ. Яг юм дээр би бол шагаа шидээгүй штэ. Хамгийн сүүлд бас үлдсэн тэгэл Ямаа тийм ээ. За Мандах нар дууг ер нь урд нь дуулж яваа. Яг дуулж байгаагүй. Ер нь бол гэхдээ нэлээд сонсч ийсэн. Одоо тэр алтан цэцэг, дууч алтан цэцэг тэгээд сүүлд бас нөгөө камертай хамтлаг гээд ингээд ер нь мандахнаар гэдэг дууг сонсч ийсэн. Бас яг ардын дууных нь бас хөлбраар сонсч ийсэн. За ер нь бол мэдх юм ба штэ тий. Дуулж бол үзээгүй юм байна. Дуулж бол үзээгүй. За өнөөдөр бол ер нь бол анх удаага үзэгч хүмүүдээ хүргэх чинь тийм ээ. За Монгол ардын дуу Мандах нар дуучин Ган Зориг. За хамтдаа улаан үцгээе. Манда чигарадаг наран шингэнэ маннан тага хоёулаад хөө мартэгд шигүй 3 жил болсон боловчиг Мансурах наранда хоёулаад хөө Оргаж гардаг наран шингэнэ уулын цагуур орох нэдэхөө Уулзалгүй 3 жил болсон боловчиг унтах наранда хоёулаад хөө. За ингээ үзэгчдээ Малчны хотод нэвтрүүлгийн маань 3 дахь даалгавар болох Монгол ардын дууг хэн сайн дуулах вэ тэмцээн маань маш амжилттай явагдаж өндөрлөлөө. Тийм манай мэдээж хэрэг манай өнөөдрийн оролцогч маань уран бүтээлчид урлагийн хүмүүс болохоор Монгол ардынхаа дууг маш сайхан дууллаа. Та бүхэндээ бас баярлалаа гэж хэлмээр байна. Энэ дээр бас нэг юм хэлье. Даалгавар болгон дээр тгээс 5 оноо өгч явж байгаа штэ тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол үгэн дээр нь алдаагүй, аян дээр нь алдаагүй бүгдээрээ зөв дуулсан учраас бүгдэн дээр нь 5 оноо нэвтрүүлгийн одоо уран бүтээлчдийн зүгээс 5 оноо өгж байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй баярлалаа. За ингээд манай дараагийн даалгавар бол мэдээж хэрэг эрчүүдээрээ хэлэх дараагийн даалгавар маш нэг сонирхолтой даалгавар байгаа. Энэ бол эрчүүдийнхаа үүлэн дурныг шалгах хэрэгтэй байгаа. Мэдээж хэрэг дангац эвгүүрэлээ шүү. Мэдээж хэрэг дангац эмэгтэйчүүдаа бүсгүүчүүд маань юм ойно гэж байдаггүй. Зарим эрчүүд маш сайхан дээл гэдэг юм хувцсан руу ойдог эрчүүд зөндөө байгаа. Тэгэхээр манай хошуу урлагийн жүжигчид маань бас эмэгтэйчүүдээс юугаар дутах вэ? Юм хийж чаддаг болоо гэж бодож штэ ингээд. За ямар ч үүлэн дурныг нь шалгах тийм ээ. За үүлэн дурныг нь шалгахдаа хонин холбоо за зүү орох оёдлыг бас хэрхэн хийх вэ гэдгийг одоо шалгах байхаа. За гэрийн эзэгтэй маань шүүгчээр ажиллаад шүүгээд явчихна. За ингээд бүгдээрээ X Production-ы залуучууд үүлэнд хэр урныг үзэж та бүхэн яг одоо тун удахгүй хараарай. Эх орон телевизээс цагаан сарын баяр наадам зориулан бэлтгэн өргөж байгаа Малчны хотод нэвтрүүлэг маань үргэлжилж байна. За тэгэхээр дараагийн даалгаврыг яг оролцогчдоо яг одоо өгөх гэж байна тийм ээ. Ямар даалгавар байгаа вэ? За одоо Монгол уламжлалаар хэн сайн ойдол хийх үү гэсэн одоо шаглаа ойдол
янз янзын одоо төрлийн оёдл байдаг. Өнөөдрийн уралдаан тэмцээнд бол нэг хонин холбоо оёдлыг бүгдөө хийж одоо оролцгаая. Хонин холбоо гэдэг маань ерөнхийдөө за ихэвчлэн бүсгүүчүүд л ойдог штэ тийм ээ. За яг ерөнхий боловсролын сургуулиудын хөдөлмөрийн хичээл дээр ерөнхийдөө ордог. За эрэгтэйчүүдэд ордог үгүй эсхийг би сайн мэдэхгүй байна л да. Тэгэхээр манай хэд бас хонин холбоо ойдлыг ер нь мэдхүү. Сонсчээс яг ойж үзээгүй. Бид нар чинь нөгөө эрэгтэй эмэгтэйгээр салаад орчдөг байсан байхгүй. Мод зүлгээд юм уу төмөр модтай харцдаг байлаа те. Охтууд болохоор уцс зүгээр юм уу яадаг гэсэн шүү дээ. Ээж мээжийнхэн ч ээж эмээгийнхэн тийм ойдлыг харж ирсэн нь ер нь ойж явах гэж. Манай ээж багш тэгээд зав байхгүй юм аа. Манай ээж багш. Тэгээд харж ирсэн. Манай ангийн охтууд ер нь хөдөлмөр дээр амар ойдог. Тэгэл би бас ганц хоёрын одоо хараад мэдчихэж байгаа билгүй ганц хоёр надаар юм оюулж лээсэн баг. За тэгвэл ямар ч гэсэн хүчтэй өрсөлдөгч ганц зориг юм биш үү? Юм ойдын байх ямар ч гэсэн. Манай ээлжээс зориг юу? Үйлэн дуруун дээ. Манай ээж бол санхүүгээ хөө ойсон хүмүүс юм тоолдог байсан хүн. Тэгээд би бол ойж үзээг амьдралдаа үзээг ганцаа давууж өгөө. Ер нь 100 утас ер нь ерөөсө барьж байгаагүй гэсэн үг. Ойж ирсэн. Гэхдээ ер нь бол яг манай жүжигчийн ирчүүд бол тэгэл яг нэг оён штэ юу асан. Өөртөө хавцыг чинь. Өөртөө хавцыг тэнд нь ханзраад ойход бол тэгэл гялал оёол юу аахгүй бол болохгүй штэ. Өмнө нь их ойдлыг өгчээсэн үү? Сонсч ийсэн тэрнээс яг ойж бол үзээгүй. Тийм тэгээд манай ээж бол айгуу сайн юм ойдгийг. Тэг ер нь ээж хойж ийснийг нь ер нь сайн харсан. Гэрийн эзэгтэй эгч маань за ингээд бэлтгэсэн байгаа тийм ээ. Цагаан даавуу дээр оюун зүү уцаа бэлтгэсэн байгаа. 4 ширхэг цагаан даавуу бэлтгэсэн. Улаан уцаар бүгдээр ижлэгэн өнгийн уцаар оюун. За оёхдоо за дөрмөн ямар вэ гэхээр оёхдоо за ямар нэгэн дээр нь одоо дүрс зураад ямар нэгэн одоо тийм л юу гараа хээ юм уу ямар нэгэн дүрсийг ойно гэсэн үг. За оёх хугацаа бол 5 минут байгаа. 5 минутын хугацаанд ямарваа нэгэн дүрсийг одоо хоноо холбоогоор ойно гэсэн үг тийм ээ. Юу 5 минутын дотор бол гайгүй хурдан ойчих бах. Ер нь бол сэтгэмж бодомж одоо хэр вэ тий тэр одоо зав өндөр залуу хүмүүс бол маш хурдан сэтгэхэлгүй. Тэгээд бас дөрөвний нөгөө үнээс хаасантайгаа адилхан шиг гараа хурдан хөдөлгөөд ингээд ойх юм бол бас минут амжих байх л гэж бодож байна тий. За та ямар ч сан заагаад үзүүлчихье. Тийм манай орчч маань бас сайн хараад байгаа. За сайн харж аваад за хаанаас нь яаж хатгаад оруулж ирж гин гэдгийг бас хараарай. Ингээд гэрийн эзэгтэй оюун гэрэл нэвтрүүлгийн оролцогчдод хонин холбоогоор хэрхэн оёг аргачлалыг зааж өгсөн юм а. X-Studio Production-ы жүжигчдийн хувьд анх удаага хонин холбоогоор оёж үзэх гэж байгаа учраас хинэн илүү эвлэгхэн хэрнээ гүйцэтгэл сайтай оёж даалгавраа амжилттай дуусгахыг хамтдаа харцгаая. Занг үзэгчтэй манай дараагийн тэмцээн болох Үйлэн дурнаг урныг шалгах тэмцээн маань өндөрлөө. Тэгэхээр манай оролцогчид маань өөрсдийн хонин холбоогоор маш хөөрхөн зүйлүүдийг ойсон байгаа. Гой дүрсийн хэлбэртэй одоо жишээлбэл ингээл нэг талгаас ахуулаад зүрхийн хэлбэртэй давхар ойсон шүү. Давхарлж ойсон. Тэгэхээр чиний хувьд ер нь ойход хэр хүндрэлтэй байв? Гэхдээ яг хоо хараад сурцсан болохоор тэгээд аюу ингээд бас ив шаардах юм байна. Тэгээд жоох оёд явчих юм бол гайгүй мэн үү? Оронд ерөнхийдөө яг эвлэдэд орчих шүү дээ. Тий. Яг тий. Юу энийг их сайхан авч явах хэрэгтэй юм байна л да. Энэ ингээ хараад хахад бас яагаад энэ хүү зүрхэн хэлбэрийг оёх болов? Тэгэл их сайхан ароматик юм уу да өөрөө. Тий. Тэгэл сайхан зүрхэл оё л да. Оюун гэрлэгчээ манай нэвтрүүлгийн оролцогчид бас анх удаага хоноо холбоогоор ойж байгаа шүү дээ тийм ээ. Анх удаага гэхэд ерөнхийдөө ямар оюу? Эрэгтэй хүмүүс гэхэд зүү мүгэ хэрэг сайн барив. Эвлэгхэн барьж бүгдөө л ойлоо. За юун дээр ер нь алдаад байгаа юм шиг харагдсан байна.
За сая бол зарим нэг нас нэг булангийн ойдл бас хийлээ л дээ. Сонголт хийлээ. Тэгээд мэдээж эрэгтэй хүмүүс жаах одоо зөв барьж байгаа гэхэд бүгд л сайхан ойцгоолоо. Тийм ойцгоолоо. За энэ л дээ Эвэлаас ямар хээг ойсон байгаа вэ? Бас үзэгчтэй харуулъя өргөөд. За би бол алхах хээ ойсон. Ойхот хэр хэцүү вэ? Өнцөг болон жоох хэцүү юм байна. Алхах хээ гэдэг бол тий үргэлжлэх юм бэлэгдэл тий. Үргэлж дуустдаггүй. Алхах хээг одоо бэлэгдэж ойлоо одоо сар шинийн босгон дээрээ. Ган зөргийн хувьдаас юу ойсон бэ? Ингээ харсан чинь за зүрхэл юм шиг байна тий. Бас тайлбарлах уу? Ойхот бас хэр хэцүү вэ? Хүндрэл нь юу вэ? Ойхот гайг байлаа. Яг хүндрэл нь болохоор нөгөө давхар уцаараа ойцсон. Тэгээд яг нөгөө цаанаас нь цаг заатсан болохоор жоохон тулгамдаад ингээд сандраад тэгээд жоохон ингээд зумгаарлалтчлаа. Энэ утга нь болохоор хайр дурлалын зүрх биш юм байгаа манайхаа. Яг гүйцээсэн бол энэ одоо доотлын 2 зураас шүү дээ. Энэ болохоор Хоны хотод гэдэг нэвтрүүлгийн за хотыг бэлэгцээ. Тэгээд дээдл нь мэдээж ингээд зүрхтэй. За энэ бол нөгөө нэвтрүүлэгт зориулж за Хоны хот үрд ингээ аз жаргалтай байгээ гэсэн хайр дурлал юм шүү дээ. Аз жаргалаар дүрэн байгээ гэсэн бэлэгдсэн тийм зүрх шүү. За тэгэхээр үзэгчтэй манай дараагийн оролцогч бол Зоргоо манаага. Тэгэхээр энэ хүү бас за ингээ дөргөд би зүрх хойж болох байсан манайхаа. Тэгээд ямар ч гэсэн энэ нөө бас бэлэгдлээ бас бодсон юм аа. Энэ нөгөө булангийн үлзийхээ альва муухай юм хамгаалж байдаг. Муу саад дотор орж ирэхийг хамгаалж байдаг дөрвөн болонд нь ингэж оюул тийм ээ. Тийм зүйлийг бэлэгдэж хийсэн юм аа. Тэгээ цаг маань амтсангүй нэгдүгээр. Би нөгөө бас дээрээс нь хэцүү юмыг амлж авч хийх дуртай хүн. Яг хүн ихний удаад хийж чадахгүй байж болно. Дараагийн удаа тийм ээ. Энд чинь гарч ирнэ хүн тэгээд аяндаа бол амархан юм хийсээрэн байгаа л хийгээд байх уу. Хэцүү юм хийсээр хагаад хэцүү юм хийдэг болох уу гэдгийг бол нэгдүгээр. Хоёрдугаар би бас нөгөө хүмүүс нэг ингээд хэцүү юм ярьж байна л да. Би бүх хэцүү юм өөр дээрээ бадцчих. Булангийн юм чинь байна. Давхар утсан чигч байна. Тэгээд гэхдээ хөдөө төвшөөр миний найзуудах илүү байлаа. Уучлаарай. Ийм хийлээ. За тэгэхээр бас оюун гэрлэгч маань бас оролцогчтой заагаад за мэдээж бас шүүгчийн үүргийг гүйцэтгэж байгаа шүү дээ тийм ээ. Бас оролцогчтой ойсон ойдлыг нь хараад бас оноог өгөх байгаа шүү дээ тийм ээ. Оноог өгсөн байгаа тийм ээ. Оноогоос танилцуулчих. За Зоргоо маань 3 оноо авсан байна. Инх туяа. Инх толго 4 оноо. Эвэл 5 оноо, ган зэрэг 4 оноо. За тэгэхээр бас үүлэн дурны шалгах Хоны холбоосын даалгаврыг замжилтаа гүйцэтгэж ялагч болсон Эвэлтэй баяр хүргэе. Баяр хүргэе. За ингээд Эвэл ер нь хэдэн даалгаварт ялчваа? За ер нь хэдэн тэмцээн зохиогдсон бэ? Одоо энэ чинь дөрөвдөхөө. Ямар ч сан 3-ыг авсан баха. Авцсан тий. Маш амжилттай явж байгаа юм шүү дээ тийм ээ. За ингээд дараагийнхаа даалгаврыг. Тэгэхээр манай дараагийн даалгавар бол хамгийн шийдвэрлэх буюу энэхүү нэвтрүүлгийн маань ялагчийг тодруулах шагаан наадга буюу морь уралдуулах байгаа. Тэгэхээр энэхүү даалгаварт маань манай 4 оролцогч маань бас өөрсдийн тэр овсгоо самбаа бүхэл юмаа дайчлаарай. За ингээ бүгдэнд нь амжилт хүсье. Мэдээж шагаан наадгаа тэр дундаа морь уралдуулна гэдэг бол хүүхэд байхасаа л монголчууд бүгдээрээ тоглож өссөн хүн болгоны мэддэг наад байгаа шүү дээ тийм ээ. За ингээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Бидтэй хамтараа. За За ихлээ. Ингээд морь уралдуулаа. Надаар хэлэх юм байна. За ихлээ. Сэр хоржидогч. За өөрөөсөө хамаар. Гараа ячлаа минийх. За нэг байлаа. Адвал. Сүү. Тэгвэл Малчны хотод уралдаан цэнгийн нэвтрүүлгийн хамгийн сүүлийн шийдвэрлэх даалгавар бол шагаан наадам буюу морь уралдуулах даалгавар байгаа. Энэхүү даалгаврыг амжилттай хийж гүйцэтгэж өөртөө хамгийн өндөр оноо цуглуулж чадсан тэрхүү оролцогч нэвтрүүлгийн ялагч болох болно. Ингээд Монгол хүмүүрийн тоглож өссөн шагаан наадгаагаар хэн нь илүүрхэж амжилт үзүүлэх нөө хамтдаа харцгаая.
улмас тогтохгүй наа. Эх орон Монголын үндэсний телевизээс цагаан сарын баяр зориулан бэлтгэн үргэж байгаа малчны хотонд нэвтрүүлэг маань өндөрлөх бас төгсөн байна. За тэгэхээр бас сая нэвтрүүлгийн оролцогчид маань шагаан наадам буюу за морь уралдуулан хоорондоо бас наадсан байгаа шүү дээ, тийм ээ. Нийлбэр дүнгээс оюун гэрлэгч бас танилцуулнаа. За морь уралтахад зоргоо 4 оноо, их тулга 5 оноо, ивэл 2 оноо, ган зориг 3 оноо. Ингээд нийлбэр нийт дүнгээрээ ивэл маань төрүүлж 19 оноогоор төрүүлсэн байна. За баяр хүргэе 19 оноогоор. Тэгээд зоргоо тулгаа ган зориг энэ 3 маань бүгдөө гуруула 18 оноогоор ингээд тэнцсэн байна. За баяр хүргэе залуучуудаа. За тэгэхээр манай нэвтрүүлэгт за малчны хотонд нэвтрүүлэгт маань за 4 X-Wood Production-ы 4 жүжигчин оролцсон тийм ээ. Яг энэ тэнцүүхэн өрсөлдөөд за ивэл маань 19 оноогоор за бусд нь бол 18 оноогоор энэ тэнцүүхэн өрсөлдөж тэнцсэн байна. За бүгдэнд нь баяр хүргэе. Баяр хүргэе. Дахин баяр хүргэе. Тэр мэдээж хэрэг манай энэ хүү сар шинийн баяр зориулан хүргэж байгаа малчны хотонд нэвтрүүлгээрээ дамжуулан бид юуг харуулахыг зорж байгаа юм бэ гэхээр ерөнхийдөө Монгол аж ахуй тийм ээ Монгол ёс заншил хийгээд энэ монголчууд маань эртдээр үеэс уламжлагдаж ирсэн энэ сайхан тийм нүүдэлчин соёл, зан заншил энэ бүхэл зүйлээ бид залуу үеийнхэндээ илүү дэлгэрүүлэх, таниулах зорилготой энэ хүү нэвтрүүлгээ бэлтгэүүлсэн байгаа. Дамжуулах байгаа тийм ээ. Тэгэхээр залуучууд маань ч гэсэн маш амжилттай тэмцээндээ оролцлоо. Тэгээ манай ялагчаар ивэл маань тодорлоо. Тэгээд чамд бас дахин баяр хүргэе. Ялагч болсон сэтгэлдээсээ үзэгчтэйгээ хуваалцсан уу? Хэлгүй яхаа үнэхээр сайхан байна. Сайхан байна тий. Өнөөдөр сайхан нар хор тэгшэрсэн сайхан өдөр байна. Тэгээд нийт монголчуудаа сар шиндээ сайхан шинэлхий эрүүл дэвшүүлье. Манай тоглолт одоо 3 сарын 1-ээс соёлын төвөргөнд нээгч байгаа. Тэгээд бид өнөөдөр энэ сайхан айлд хурж ирээд цагаан сарын баярын дугаар сайхан бичүүллээ те. Агчээрийг бас манай тоглолтыг ирж үзээрэй гэж урьж байна. Үзэгч та бүхнийгээ ч гэсэн манай шинэ тоглолтыг ирж үзээрэй гэж урьж байна. За гэлэгж ахын хувьдаас сар шинийн баярын мэндчилгээг бас үзэгч түмэндээ хүргэхгүй. За бас манай нэвтрүүлгийн оролцогчдаас өнөөдөр хэрхэн даалгавраа гүйцэтгэл сайтай гүйцэтгэсэн бэ? Тэр талаар та бас дүгнэлт хэлэхгүй юу? За оролцсон 4 оролцолтой шарсны минь төргий. За тэгээд цаашдаа ажиллах амжилт хүсье. Гэхдээ өнөөдөр бас сайхан бас зүг хийж яана бас болмоор бас нэг хийгээд яана гэж бас байхгүй. Энэ Монгол хүмүүс бас өөрөө бас нэг юм авьяас цаасаа байна бас тэгээд чадах тийм ирээдүй байна. Малчны хотонд уралдаанц ингээд нэвтрүүлгийн маань бидэнтэй хамтран ажиллаж байгаа ивент тэтгэгч байгууллагуудынхаа гарын бэлгийг нэвтрүүлгийн оролцогч болсон ялагчтаа яг гардуулан өгөх гэж байна. Ингээд манай нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр үндэсний үйлдвэрлэгч Monlands компани хамт олон маань хамтран ажилласан байгаа. Ингээд Monlands компани гарын бэлэг болох энэ хүү гар цүнхийг ивэлтэнд гардуулж байна. Мэдээж хэрэг энэ бол тэгээд үндэснийхээ үйлдвэрлэлийг цаг ямагт дэмжиж байгаараа мэдээ цааш шинийн баяр хийж байгаа энэ өдөр бол бид бүхэн бүгдээр л Монгол брэндээрээ гангарахыг хүсдэг шүү дээ. Тэгээ би ч гэсэн бас энэ Монгол эдэл хэрэглэх дуртай. Яа тэгэхээр зардлыг гадагшаа авчтай дотооддоо хэмнэлтийж Монголын нэг ч гэсэн үйлдвэрлэл дэшээ өгч Монгол хүн бүр бас сайн сайхан амьдрасаа гэж боддог доо. За ингээд бас бэлэг маань үргэлжилсээр байна. Дараагийн бэлэг бол Сэлэнг пресс компаниас энэ дахин хэвлэгдэж байгаа шинээр хэвлэгдэж байгаа энэ хүүхд залуучдын нэвтрхий талыг танд зөвөртөнд гардуулж байна. Ингээд оюун тань оюунаа үргэлж хөгжүүлж ном сонин сэтгэл мэдээж үргэлж уншдаг гэлгүүдээ манай ном бол хамгийн дээд шагнал гэдэг чинь тийм ээ. Ингээд дараагийн шагнал бол бас л үндэсний үйлдвэрлэгч Urban Jeans. Мэдээж залуучууд маань бүгдээрээ джинсээр гангардаг тийм ээ. Тэгэхээр энэхүү Urban Jeans компани 50% хөнгөлөлтийн картыг өөртөө гардуулж байна. За баярлалаа. Баяр хүргэе. За ингээд бас нэвтрүүлэгт амжилттай оролцсон ган зоригтой. За баярлалаа. За Urban Jeans 50% хөнгөлөлт. Баярлалаа. За баярлалаа. Ингээд манай Монголын үндэсний эх орон телевизийн уран бүтээлчид энэхүү ирж буй модон 20 жилдээ бас өшөө олон маш сонирхолтой нэвтрүүлгүүдийг үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэх болно. Ингээд үргэлж бас Монголын үндэсний эх орон телевизтэйгээ хамт байгаараа үзэгчтэй ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Бүгдэнтэй сар шинийн баярын мэнд хүргэе. Ингээд хамтдаа бас үзэгчтэй сар шинийн мэндчилгээ дэвшүүлье. Та бүхэн маань сар шиндээ сайхан шиндээрээ